Жишээлбэл одоо ингээд 8 нэрийн бараанаас ингээд одоо та ороод нэг 100 мянган төгрөгийн бараа худалдаж авлаа. Тэгээ бараа худалдаад авлаа гэхэд тэр дотор чинь за юм ийгэж одоо нэг шил арих тийм ээ. За нэг тамхич байг тийм ээ. Тэр нь шил архийн одоо 20 мянга гэдэг тамхи нь 3 мянга гэдэг ингээд тооцъё л. Нийт дүнгээрээ 100 мянган борлуулалтаа гэдэг. Тэгэхээр чинь 23 мянган төгрөгийн одоо хотын албан дотор ноогдох ёстой бараг худалдаа авсан байна шүү дээ. Тэгэхээр тэрнийх бол 230 төгрөгийг нь бол шууд автоматар ноогдуулаад 230 төгрөг нь хотын албан дотор шүү гэдэг. Тусна гаргах байхгүй толоонд ил гаргах. Тэгээд нөөтийн нь бол 100 мянга доо ноогдуулаад 10 мянга гээд ингээд явах. Тэгээд нийт дүнгээрээ юугээ төлбөрөө хийх хэрэгтэй байхгүй тийм толооно аавна. Тэгэхээр иргэд бол нөөц урамшууллын системд хамрагдах учраас гэхдээ энэ нөөтийнхөө үнийн дүнгээр нөөдтэй бол урамшуул авах нь шүү дээ. Түүнээс нөгөө арх авсандаа урамшуул авахгүй. Гэхдээ тэр дунд нь цуг яваа учраас нөгөө борлуулалт болгоно худалдаа авалт болгоно бүрдэгдээд явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр толон болгон чинь дотор албанд бүрдэгдэх байхгүй. Сан үнсэл тэнд нь одоо энэ газараас ийм борлуулалт хийгдсэн байна гэдэг бүгд бүрдэгдээд мэдээлэл сан бүрдчих байхгүй. Яг тэрнээс түрүүний миний хэлдэг 23 мянгаас 230 төгрөг ингээд энэ нэг удаагийн борлуулалт гарлаа шүү гэдэг нь бол дотор бол бүрдэгдээд явна. Тэр нь бол хотын албан дотрын нөгөө нийт борлуулалтыг ил болгох, татвар ноогдоход нь бол ил болгох нь хамаагүй давуу талтай байхгүй. Шинэ тийм баруун хангамж хийхгүйгээр энэ дотор нь ороод нөөцийн урамшууллын системд цуг явна гэдгээр ядаа